Сайн бацхан уу. За энэ удаагийн хичээлээр хэдвүлээ. Өгүүлбэрт бодлогыг тэгштгэлийн аргаар одоо бодж үзье. За тэгэхээр хэдвүлээ яг уу гэхээр өгүүлбэрт бодлого бодохдоо за бүтэн өгүүлбэрээ уншаад дараа нь бодохоор жоохон хүндрэлт үүсчихэд идэг гэсэн тийм учраас яг уу гэхээр өгүүлбэрээр нь бодоод явуучвал зүгээр. За хамгийн ихний өгүүлбэрийг уншаад авсан мэдээлэлээ одоо товч тэмдэглээ явуул их зүгээр. За багш нь улаанаар хамгийн ихний өгүүлбэрийг бол тодруулчлаа. За 1 кг байцаа 1 кг төмснөөс одоо 2 дахин бас 200 төгрөгөөр илүү үнэтэй гэсэн мэдээлэл өгсөн байна. За энэ үнийг бол яг үгээр товч чиглэл хийчихье. За 1 кг байцаа. За 1 кг. За төмс гэдэг ийм товч чиглэл хийчихье. За тэгээд за энэ жоохон бослуулж. За тэгвэл энэ эхний улаанаар бодсон өгүүлбэрт бол юу чухал онцолж байна гэхээр төмс бол хамгийн хямдхан. Төмс бол хямдхан гэсэн одоо санаа бол энд илэрхийлж байна шүү дээ. Төмснөөс гэдэг тийм. За тэгвэл төмс хямдхан за төмсөө бол яг үгээр 1x гэвч 1 кг. За энд болохоор яг үгээр багш нь нэгжийн үнийг бичиж байгаа. За үнийг авчиж. За 1 кг төмсийг x гэдээ үзчих юм бол энэ өгүүлбэрээс бол байцаа бол яг үгээр төмснөөс 2 дахин гэхээр чинь 2x мөн 200 төгрөгөөр илүү гэсэн учраас 2x-тэй нэмэх нь 200 болно гэсэн. За дараагийн өгүүлбэр унш. За 5 кг төмс 7 кг байцаа нийлээд 24,000 төгрөг болсон бол тус бүрийн үнийг олоо гэж. За тэгвэл бид нарт бол яг үгээр эндээс одоо тоо хэмжээ өгсөн байна. Тоо. За хэмжээ. За тэгвэл бид нарт бол юу вэ? Байцаанаас бол яг үгээр 7 кг-ыг төмснөөс бол 5 кг-ыг авсан гэсэн. За тэгвэл бид нар бол яг үгээр эндээс бол яг үгээр тус бүрийн одоо нийт үнийг бол олж олно гэсэн үг тийм. Тус бүрийн нийт үнийг олж олно. За тэгвэл эхний мөрөнд байгаа. За 1 кг байцаа бол ийм төгрөгийн үнэтэй гэсэн. За тэгвэл 7 кг-ыг авбал 7-г үржих нь за нэгжийн үн буюу 1 кг байцаа маань 2x-тэй нэмэх нь 200 гэсэн үнэтэй байгаа. За дараа нь төмс 5 кг-ыг авсан гэж байгаа юм чинь 5-ыг үржих нь нэгжийн үн буюу x 1 кг төмсний үнээр бол үржүүлнэ гэсэн үг. За ийм хүснэгтийг бол бид нар бол өдөр болгон дэлгүүрээс бараа авахтаа бол харддаг баг тийм. За ийм хүснэгт бол байдаг. За тэгээд яг үгээр энэ хоёр маань нийлээд 20,400 төгрөг болсон гэсэн. За тэгвэл бид нар бол ийм тэгшэлтэй болох нь 7-г үржих нь 2x дээр нэмэх нь 200 нэмэх нь 5x тэнцүү 2400. За эндээс бол x болох. За энд ийм тэгшэлтийг бодохдоо бол яг үгээр бид нэг хаалтыг задлах хэрэгтэй байгаа. За хаалтыг задлахтаа ингэ гişүнчилж үрж байна. За 7-г 2x-ээр үржүүлвэл 14 нэмэх нь 7-г 200-аар үржүүл 1400. За нэмэх нь 5x тэнцүү 2400. За тэгээд эхний хэсгээс бол яг үгээр дан x-үүдийг ялгач тийм. За энд 14x дээр нэмэх нь 5x гэж байгаа учраас нийтдээ бол 19x болох нэ. За нэмэх нь 1400 тэнцүү 2400 гэсэн. За тэгвэл бид нар бол эндээс бол юу болох гэж байна вэ гэхээр нэмэгдэхүүн. За нэмэгдэхүүн болох ч тийм 19x гэдэг нэмэгдэхүүн болох ч. За нэмэгдэхүүнийг олохдоо яг үгээр нийлбэрээс за мэдэгдэж байгаа нэмэгдэхүүнийг бол хасаад олцдог байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ингээ хасчвал 19x бол юутай тэнцүү болох вэ гэхээр 19,000-тай тэнцүү болох нь эндээс бол 1x бол 1000 төгрөг болно гэсэн. За бид нар бол яг үгээр 19,000-ыг 19 хуваагаад гаргаад ирлээ. За тэгвэл одоо тус бүрийн үнийг олъё. За тэгэхээр 1 кг төмс. За эхлээд 1 кг төмс олч. 1 кг төмсийг бол бид нар бол яг үгээр 1x гэж үтсэн шүү дээ тийм. Тэгэхээр эндээс бол юу болж таарах вэ гэхээр нэгийг үржих нь 1000 буюу 1000 төгрөг байх нэ. 1 кг төмсний үн бол 1000 төгрөг. За 1 кг за байцаа. За 1 кг байцаа болохоор бид нар юу гэж утсан бэ гэхээр 2x дээр нэмэх нь за 200 гэж утсан учраас 2-ыг үржих нь 1000
За нэмэх нь 200 буюу 2200 төгрөг болох нэ. За ингээд 2 дахь өгүүлбэр бол дуслаа. За та хэдэд багш нь 3 дахь өгүүлбэрийг үлдээе. За та хэдэд энэ хариуг гаргаад комент хэсэгт бол дултыг гэдэг. За аюу гэсэн юу болцсон бэ гэхээр за 3 кг төмс 2 кг байцаан нэлээ хэдэн төгрөг болох вэ гэж. За үнийг олоод комент хэсэгт үлдээгээрэй.